Саймон гэх сэтгцийн хувьд асуудалтай залуу санамсаргүй байдлаар нэгэн бүсгүйг хулгайлж байгаа хэргийг харж хана. Тэгээд тэрээр цагдаа дээр очиод мэдгдсэн боловч түүний сэтгцийн хувьд асуудалтай нөхцөл байдлыг нь мэдсэн цагдаа үгийг нь үл ойшоож мөрдлөгийг эхлүүлдэггүй. Улмаар Саймон хөрш ээдтэйгээ хамтран энэхүү хэргийг хамтдаа мөрдөхөр шийднэ. Тэд охиныг аварч чадах болов олж мэдцгээе. Шасгийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг Юнагаас солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан дасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээе. Хайртай бүхэндээ Юна ресторан. Саймон гэх залуу ажлын ярилцлаганд орохоор тентхийнхээ ресторан руу явна. Менежер анкеттай танилцаж түүнээс яагаад 10 жил ажил хийгээгүйг нь асуухад Саймон эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэв. Энэ үед менежер түүний бугуун дээрх сорвийг хараад зам байдал нь гинэт өөрчлөгдлөө. Гэтэл Саймоны толгой дотор дүнгэнэх чимээ сонсогдож үүнтэй зэрэгцэн түүнийг хизээч ажилд орж чадахгүй өрөвдөлтөй бүтлгүй амтан гэх дуу хоолой давхар сонсогдов. Саймон дуу хоолойг болох хэмээн шаардахад дуу хоолой түүний хийж чадах цорын ганц зүйл бол өмнө нь оролдоод бүтлгүйтсэн үйлдэл болох өөрийгөө дуусгах явдал гэсээр. Гэнэт Саймон бодит байдалтай эргэн ирдэгч менежер түүний үсэн ар зайсан гундуу хуцалсан гэдгээр нь харьцаж эхэллээ. Сандарсан Саймон өнөөх дуу хоолойд хандаж утгагүй үг хэлснээр дуу хоолой алга боллоо. Улмаар менежер Саймоныг галзуу гэдэгт бүрэн итгэлтэй болсноор ажлын ярилцлага ээлдгээр дуусгав. Энэ хооронд хоолны газарт ээдгэх хэрэгтэй хоол хулгайлж байгаа хүүхдийг олж харна. Ээд шуутхан л хүү дээр очиж өөрийгөө энтхийн хамгаалагч гэж хэлэхэд хүү төдийлөн тоосонгүй. Улмаар ээд түүний нүд рүү нулимс хасгаруулагч цацаж гарыг нь гавллаа. Тэгээд тэд хамгаалалтын алба руу очиж ахлах Жеремитэй уулзахад тэрээр ээдийг дахиад л асуудал үүсгэлээ хэмээн уурлана. Ээд одоо энд хамгаалагчаар ажиллахаа болсон ба тэр дэтгэврт гарсан энтхийн хамгаалагч болох нь тодорхой болно. Жереми ээдээс хүүгийн гавыг тайлгаж шаардаад дахиад ийм зүйл хийвэл жинхнээсээ цагдаа дуудана гэж анхааруулав. Ээд гэртээ ирэхэд Саймон тэдний хөр шидэг нь тодорхой болно. Саймон амьдралаа залгуулахын тулд шөнийн ээлжинд ажилдагч өдөр нь коллеж сурдаг Диди гэх эгчтэйгээ амьдардаг. Диди түүнээс ажлын ярилцлагын талаар асуухад Саймон тодорхой хариулт өгсөнгүй. Тэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ба Саймон өөрт нь олдох боломжтой гэсэн ажил бүртэл өргөдөл гаргадаг байна. Харин ээдийн хувьд ганцаараа амьдардаг гэр бүл гэж байхгүй. Маргааш өглөө Саймон эрүүл мэндийн үзлэгт орж тэрээр эмчээсээ булчин татаад байгаа дээр арга хэмжээ авах уу гэж асуухад эмч түүнийг тайвшруулж энэ нь зөвхөн түүний хэрглэж байгаа эмийн гаж нөлөө гэж тайлбарлана. Тэгээд эмч Саймонд ямар нэгэн хийзүүл харагдах эсвэл хэн нэгний яриа сонсогдох шинж тэмдэг илэрсэн эсхийг асуухад тэрээр тийм зүйл тохиолдоогүй хэмээн худлаа хэллээ. Харих замдаа Саймон ойролцоох гудамд ямар нэгэн зүйл болоод байгааг анзаарав. Тэрээр буланд нуугдан харахад багтай хүн нэгэн эмэгтэйг алгадаж машиндаа хүчээр суулгах ба Саймон эмэгтэйг хулгайлж байгааг ойлгоно. Яг энэ үед түүний толгой дох дуу хоолой эргэн ирж түүнийг бүтэлгүй галзуу амтан гэж хэлдэгч Саймон дуу хоолойг тоолгүй машин руу гүйлээ. Тэрээр машиныг гүйцэтгүйч машины дугаарыг холтхоос нь өмнө харж амжив. Ээд гэртээ амарч байтал хаалгыг нь хэн нэгэн тасралтгүй нүдсээр. Гэтэл Саймон байх ба тэрээр өөрийг нь цагдаагийн газар руу хүргэж өгөхийг хүснэ. Гэтэл түүнийг галзуу гэж утсан ээд яриаг нь бүтэн сонсохгүйгээр хаалгаа хаах нь тэр. Сонголт үлдээгүй Саймон цагдаагийн газар руу явж байхад түүний толгой дох дуу хоолой илүү чанга сонсогдсноор Саймон хийзүүл харж эхэллээ. Heroism. Hey. Гэсэн ч оюун санааныхаа самурлыг үл харгалзан Саймон хулгайлагдсан охинд туслахаар шийдсэн болохоор үргэлжлүүлэн явсаар цагдаагийн газар ирэв. Тэгээд тэрээр ахлах мөрдөгч Гловертэй уулзаж хүн хулгайлагдсан хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
Саймон хулгайчдын гадаа төрөх хувцлалтыг нь дүрсэлдэгч царайг нь хараагүй гэдгийг илэрхийллээ. Гэхдээ тэрээр нэг чухал зүйлийг санаж байгаа нь тэдний машины дуугаар. Түүний яриаг сонссон Гловер Саймонд хилтэс энэ хэрэгтэй нухацтай хандна гэдгийг хэлнэ. Саймоныг явсны дараа Гловер түүний мэдээллийг шалгахад Саймон нь сэтгцийн эмгэхтэй хяналтгүй зан авир гаргадаг, өөрийгөө гэмтдэг гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтчихсэн гэх мэдээлэл гарч ирэв. Гэртээ Саймон эмээ ууж унтахдаа бэлдэнэ. Удалгүй тэрээр шүүгэнд нь ямар нэгэн зүйл байна хэмээн айж шалгаж үзлээ. Гэтэл дуу хоолой мөрдөгч түн шиг сэтгцэн эмгэгтэй хүний үгийг нухацтай хүлээж авахгүй. Тиймээс мөрдлөгийг эхлүүлэхгүй гэж хэлв. Саймон мөрдөгч рүү залгаж охиныг олдсон эсхийг асуун лавлахад Гловер машины дугаарыг шалгаж үзэхэд тус машин өөр хотынх байсан хэмээн худлаа хэлнэ. Үүнийг сонсоод Саймон мөрдөгч өөрийнх нь өвчний түүхийг олж мэдээд нухацтайгаар хүлээж аваагүй гэдгийг ойлгон уур нь хүрлээ. Гловер гэмт этгээдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй гэхэд ууралсан Саймон мөрдөгчийг өөрт нь туслахгүй гэдгийг мэдээд утсаа салгав. Маргааш өглөө нээд гэртээ онлайн мөрөдөө тоглоом тоглож байгаад эцэст нь маш их мөнгө алдлаа. Ядж байхад ярга ихчээр галзуу гэж утсан Саймон дахин гэрт нь ирэх нь тэр. Саймон нэг охинд тусламж хэрэгтэй байна. Цагдаа нар түүнийг хайхгүй байна гэдгийг хэлнэ. Эдвардын адил түүнийг бас нэг солиотой юм ярьж байна гэж бодож байтал Саймон Эд шиг цагдаагийн тусламж хэрэгтэй байна гэж гуйснаар Эдийн мөрдөгч зан хөдөлж түүний яриаг сонсохыг зөвшөөрлөө. Дотор ороод Саймон ойлгомжгүй хит хитэн үг хэлдэгч дараа нь хитэх сэтгэл хөдлөлт автахаар ингээд байдгийм хэмээн тайлбарлав. Тэгээд тайвширсныхаа дараа тэрээр гудамжинд харсан бүхэл зүйлээ дэлгэрэнгүй ярьж өглөө. Түүний яриг сонссон Эд нууц сайт руу орж машины дугаарыг хайна. Эд цагдаа нар ихэвчлэн өөрсдөд нь хэлсэн тоог л хайдаг. Гэхдээ S болон 5-ын тоог андуурах магадлалтай болохоор бүхэл боломжит хувилбаруудыг шалгах ёстой гэж тайлбарлав. Улмаар Эд машины дугаарыг оруулахад нууц сайт төлбөр нэхэмжлэх ба Эдэд төлбөр төлөх мөнгө байсангүй. Тиймээс тэрээр Б төлөвлөгөөгөө гаргаж хуурамч тэмдэгэ аваад Саймонтай хамт авто тээврийн хэрэгслийн газарт ирнэ. Эд нэг ажилтнтай ярилцаж коллежийн хамгаалалтын албаны даргын дүр эсгэв. Тэрээр машины дугаарыг ажилтнанд өгч маш чухал болохоор шалгаж өгөхийг хүслээ. Гэтэл ажилтан хамгаалалтынханд ийм төрлийн мэдээлэл өгөх эрхгүй байдаг гэдгээ тайлбарлана. Улмаар Эд өөрийгөө хамгаалагч биш хэмээн залруулсан ч ажилтан байр сууриндаа бат зогссоор. Энэ хооронд дуу хоолой одоо охин үхсэн байх гэж хэлснээр Саймон дэвчээрээ алдаж эхлэв. Эцэстээ Саймон дэсэрч охинд тусламж хэрэгтэй байна хэмээн хашгиран ажилчны утсыг нь эвдчихнэ. Эд түүнийг тайвшруулан дагуулan гарлаа. Машинд тэд таагүй байдалтай харилцдагч бууж өгөхийг хүсээгүй Эд охин хулгайлагдсан газар руу явхаар шийдэв. Энэ хооронд мөрдөгч Гловерт хоёр эрэгтэй авто тээврийн газарт асуудал үүсгэсэн талаарх мэдээлэл ирнэ. Саймон Эд хоёр охин хулгайлагдсан гудамжинд хурж ирлээ. Эд эмэгтэйг дүрслэхийг хүсэхэд Саймон охин богино анзалтай, нүрээ бутсан байсан, ажиллаа хийж байсан байх гэж хэлнэ. Үүнийг сонссон Эд охиныг бие үнэлэгч байсан гэдгийг ойлгож тэдний зогсдог газар руу очиж илүү мэдээлэл цуглуулахар шийдэв. Тэнд очиод Эд цагдаагийн дүр эсгэн нэг эмэгтэйгээс алга болсон охины талаар сонссон уу хэмээн лавллаа. Эд эмэгтэйд тамхи санал болгож итгэлийг нь төрүүлэхийг хичээдэгч эмэгтэй ямар ч мэдээлэл өгсөнгүй. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын антиг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Тэднийг машиндаа суухад танхаачууд тэр хоёрыг машинаас нь гаргалаа. Удалгүй энтхийг хариуцдаг эмэгтэй тэдэн дээр ирэв. Эмэгтэй тэднийг цагдаа биш гэдгийг нь мэдж байгаа болохоор тэднийг асуудалд орохыг л хүсээгүй бол өөрийнх нь газар нутгаас хол байхыг анхааруулна. Улмаар Саймон Эд хоёр баг зэрэг мухардалд орж Эд ядарч байгаа болохоор зүгээр л харихыг хүсэв. Гэсэн ч Саймон бууж өгөхийг хүссэнгүй, үргэлжлүүлэн ганцаараа хайна гэдгээ хэллээ. Энэ тууштай байдал нь Эдэд нөлөөлж тэрээр Саймоныг ганцаарнг нь явуулахыг хүссэнгүй. Тиймээс тэрээр бодлоо өөрчилж Саймонд дахин нэг удаа туслахаар шийднэ.
Дараа нь Эд хамгаалалтын Жеремигийн найз нь цагдаа гэдгийг мэдээд түүнийг ашиглан машины дугаарыг шалгуулахыг хүсэв. Их цантай Жереми эхэндээ татгалцахад Эд энэ хаваар дахиж үзэгдэхгүй гэж амлалт өгснөөр түүнээс салж санаа амрахыг хүссэн Жереми зөвшөөрлөө. Мэдээллийг авсныхаа дараа Эд Саймон хоёр ойролцоох хоолны газарт орж дараагийн алхмаа ярилцсан. Эд машины улсын дугаарын хувилбараар 3 машин хотод нь бүртгэлтэй байгаа ч тэдний аль нь ч бүхэхтэй машин биш гэж тайлбарлав. Дугаарыг хулгайлсан байх магадлалтай. Тиймээс бүртгэлтэй 3 машиныг өөрсдийн биеэр шалгаж аль нь дугаараа алдсныг олж мэдэх хэрэгтэй гэлээ. Ингээд тэд эхний бүртгэлтэй эзэмшигчийн гэрт ирж дахиад л цагдаагийн дүр эсгэн. Тэд түүнээс машиныхын талаар асуухад эзэн нь хэдэн сарын өмнө хогийн цэг рүү явуулсан гэж хариулав. Түүнд баримт нь одоо ч байгаа гэд тэдэнд харууллаа. Баримтан дээр хаягийг харсан хоёр хогийн цэг дээр ирж Курт гэх эзэнтэй уулзна. Курт баримтыг хараад машиныг энд чирч авчирснаа хүлээн зөвшөөрдөгч хаан тавьснаа мэдэхгүй байгаа болохоор тэднийг өөрсдөө хайж олохыг хүсэв. Хаягдл машины цэг маш томоос гадна эмх цэгцгүй байх ба тэд хэсэг хайсны эцэст машиныг олоход дугаар нь байсангүй. Охиныг хулгайлагчид энэ хаягдл машины дугаарыг нь авч ашигласан болохоор л тэд ул мөр сэжүр үлдээгээгүй болж таарлаа. Энэ үед Саймон устгалд оруулах гэж байгаа машинаас эмэгтэй хүн хашгирахыг сонсож Куртийг машинаа унтраа хэмээн шаардна. Тэгээд Саймон машины дотор руу харах ба харамсалтай тэрээр хий зүйл сонсжээ. Гэтэл түүний толгой доторх дуу хоолой дахин сонсогдож үнэндээ энэ дуу хоолой нь түүнийг өнгөрсөнд хүчрхийлдэг байсан нас барсан аав нь болж таарав. Эд Саймоныг дуу хоолойтойгоо тэмцэж байгааг мэдээд юу болсныг асуухад тэрээр зүгээр гэж хариуллаа. Оройн Эд гэртээ ариун цэврийн өрөөндөө байж байтал энэ хооронд Саймон гэртээ ганцаараа бодолд автан хэвтэж байлаа. Тэрээр усуухаар галтогоонд очихдоо хэнэгэн Эдийг зохиж байгааг санамсаргүй анзааран түүнд туслахаар яарвчлана. Халдагч Эд рүү бууга чиглүүлж яагаад өөрийг нь хайгаад байгааг хэлхийг шаардав. Энэ халдагч охиныг хулгайлсан хүн ажээ. Хулгайлагч Эдийн хамтрагч хаана байгааг мэдхийг хүсэх ба энэ хооронд Саймон нууцаар орж ирнэ. Саймон бөмбөг шидэж хулгайлагчийн анхаарлыг сарниулснаар Эд түүний хөлөнд нь үзэг зоож Саймон бууг нь булааж авлаа. Гэтэл хулгайлагч хэрвээ өөрийг нь буутах юм бол охиныг хизээч олохгүй хэмээн анхааруулав. Энэ үед Саймоны амьсгаан давчдах ба Саймон зочиртоход аавынхан дуу хоолой түүнийг бүх зүйлд буруутгасаар. Гэтэл хулгайлагчийн утсан дуугарснаар Саймон шуудхан л бодит байдалтай эргэн ирэв. Саймон нэлээд хүнд бэртсэн Эдийг машинд суулгаж тусламж авахар хөдөллөө. Тэгээд итгэж болох цорын ганц хүн болох Диди дээр очино. Диди тэдний байгаа байдлыг хараад балмагтахад Саймон өөрсдийгөө халдлагад өртсөн хэмээн сандарсан байдалтай тайлбарлахыг хичээв. Улмаар Диди совилогчаар суралцаж байгаа болохоор Эдийн шархыг эмчлэхийг хүслээ. Диди нөхцөл байдлыг хараад Саймоныг шархыг нь дарж байгээд өөрийг нь хүлээж байгаа үйлчлүүлэгч рүүгээ явна. Үсийг нь засаад дуусчихсан байсан тул үйлчлүүлэгч төлбөр төлөхдөө Дидигийн гар нь цус улсан байгааг анзаарав. Айсан үйлчлүүлэгч явсны дараа Диди шархыг нь эмчлэх ажилдаа орлоо. Тэрээр шаардлагатай зүйлсийг бэлдэж цус алдалтыг зогсоохын тулд Эдийн шархыг нь ойно. Хөршүүд нь буундууг сонсоод дуудлага өгсөний улмаас цагдаа нар Эдийн гэрт хэдийнэ иржээ. Толгойроо буудуулсан цогцос байгаа болохоор цагдаа нар хэргийн газарт хамтдаа харагдсан Саймон Эд хоёрыг хайж эхэллээ. Өсчний газар Диди Эдийн шархыг нь асуудалгүйгээр ойж дуусгасан байлаа. Тэгээд Диди болсон бүх зүйлийг мэдснийхээ дараа Саймоныг цагдаатай холбогдохыг зөвлөхөд тэрээр татгалзаж тэд өөрт нь итгэхгүй гэдгийг хэлнэ. Энэ үед хаалга догшин сонсогдож Диди шагааж харуул цагдаа нар байх нь тэр. Гэтэл Саймон Эд хоёр хулгайлагдсан охиныг олохыг хүссэн хэвээр байгаа болохоор Дидигээс цагдаа нарыг саатуулахыг хүслээ. Диди цагдаа нартай ярилцаж байх хооронд нөгөө хоёр халдагчийн утасны хадгалсан дугаар руу холбогдоход Куртийг хуулж таарав. Куртийг охины хэрэгт оролцсон гэдгийг мэдсэн Саймон Эд хоёр цагдаа нарыг орж ирэхээс өмнө арын хаалгаар гарна. Маргааш нь Курт ажил руугаа орж ирэхэд Эд түүн рүү буу тулгаж тэд Куртийг сандалд хүлж охин хаана байгааг хэлхийг шаардав. Курт өөрийгөө оролцоогүй хэмээн үгүйсгэхэд Саймон хананд дотроо хөндөй зайтай цаг байгааг анзаарна.
цагийг нээж үзвэл хэд хэдэн паспорт байх ба нэг паспорт нь хулгайлагдсан охиных болохыг Саймон мэдлээ. Улмар Саймоны ууран дүрлзэж Куртийг өөрийг нь хүчрхийлдэг байсан аавыгаа болгож харах нь тэр. Саймон бах авч жихийг нь хавчих гэхэд Эд шуутхан л түүнийг болиулна. Курт ам нэхгүй байсан тул Эд түүний нүд рүү гар ариутгахч шүршээд хурдхан л угаахгүй бол нүд нь хүнд гэмтнэ гэдгийг анхааруулав. Эцэст нь айсан Курт хулгайлагч нар охтыг зархаар энд авчирдаг гэдгийг илчиллээ. Удалгүй утас дуугарснаар энэ хэрэгт дахиад өөр нэг хүн холбоотой гэдэг нь тодорхой болно. Эд энэ хэн болохыг асуухад Курт энэ хүнтэй өмнө нь хизээч уулзаж байгаагүй гэдгээ хэлв. Тэр бол тэдэнд машины дугаар нийлүүлдэг зуучлагч хүн гэлээ. Гэсэн ч Эд түүний үгэнд төдийлөн итгэлгүй байсаар. Улмаар хараагүй болохоос айсан Курт нэг удаа тэр хүний гэрт илгээмж хүргэсэн гэдгээ хэлнэ. Тэрээр Эдээс цагдаа битгий дуудаарай гэж гуйгаад хаягийг нь өглөө. Хаягийг нь авсан Эд цагдаа дуудав. Ингээд тэд 3 дахь чуулгаалагч байгаа гэх хаяг руу очино. Энэ хооронд мөрдөгч Гловер хүмүүстэйгээ хаягдл машины цэг дээр ирэх ба паспортнуудын хамт байгаа Куртыг барьлаа. Саймон Эд хоёр байшин руу орох гэж байтал гэнэт Саймон аавынхаа дүрийг дахин харав. Аавынх нь хий хоосон дүрээ түүнийг дарамталж дэвсгэрлэхийн аргагүй хүнд байдалд оруулна. Түүнийг бүрэн хяналтаа алдах гэж байхад Эд балыг тодорхой давтамжтай дарснаар Саймоныг бодит байдалд нь буцаан авчирлаа. Энэ нь үр дүнтэйг мэдсэн Эд Саймонд балаа өгөөд дахин хүнд байдалд орвол балыг ингэж ашиглахыг зөвлөв. Дараа нь тэд байшин руу нууцаар нэвтэрч булан дохой бүрийг шалгана. Тэд хулгайлагдсан охтын бичиг баримтыг олоход гэнэт Саймон дээд давхраас гарах хачирхалтай чимээг сонслоо. Тэд шалгаж үзэхэд бүхэл өрөөнүүд хоосон сэжигтэн аль хэдийн зүгтсэн болох нь тодорхой болно. Урам нь хугарсан хоёроо зочны өрөөнд очиж бүх зүйлийн учрыг тунгаан бодохыг хичээв. Энэ үед сүх барьсан учир битүүлэг эмэгтэй дээд давхраас бууж ирэх нь тэр. Түүнийг харсан Эд сандарсандаа хуурамч бууга эмэгтэй рүү чиглүүллээ. Гэтэл эмэгтэй шуутхан л тэндээс зугтаана. Улмаар тэр хоёр саяын эмэгтэй хэрэгтний ээж байх гэдгийг таамаглаж дээд давхрын шүүгийг шалгав. Гэтэл тэд нууц тасалгаа байгааг олж Эд бал ашиглан цоожийг нээлээ. Эцэст нь тэд жижигхэн тасалгаанаас хулгайлагдсан охиныг олно. Ийхүүтэд мөрдсөн хэргийнхээ ард гарч байшингаас гарч ирэхэд маш олон цагдаа нар тэднийг отож байв. Хэдийгээр тэднийг шууд баривчилдагч мөрдөгч Гловер Саймоноор бахархаж байгаагаа чимээгүйхэн илэрхийлэн сайн ажиллаа гэд явлаа. Дараа нь Эд Саймон хоёр нэгэн рүүгээ харан бахархалтайгаар инээмсэглэснээр кино төгсдөг. Хаалан дулаан гэр бүлтэйгээ амьдрал